өндөр сувг тавтамрал би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч Цэнгэл Баяр Адренер нэвтрүүлгийн шууд дугаарыг хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг NCD Group-ийн хэрэгжүүлж байгаа Casa Da Vinci төсөл болон төр зохис Бүүяар нөлөөллийн агнаа хэрэгжүүлж байгаа Улаанбаатар төмөр зам ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот өндөр сувгаар болон NTV телевизээр 83.3 107 хостелгоны өдмөндөр хажуугаар хүрч байна. Өдрийн Цэнгэлээ. Өдрийн минь. За өнөөдөр нэгэн гайхалтай эмэгтэйн түүхийг энэ хүний амьдралдаа хэрэгжүүлсэн зарчмуудыг маш гоё одоо судалж байхад бол үнэхээр таалагдлаа. Ийм түүхийг хүргэнэ. За багаар дуулуулна. Одоо бид нар бүгдээрээ мэддэг нөгөө хүүхэд наснд хөр гэж өгдөг дуулаач. Тийм. Вогоны тухай даа. За галт тэрэг хэрвээ байдаг бол гэд бид нэр хүн болго ер нь тэр хүүхэд насныхаа гоё дурсамж руу эргээд явахыг хүсдэг. Хэрвээ тийм галт тэрэг байдаг бол нэрээ айгу олон хүн тэр насанд очихыг хүсэх байхаа. Тэг яг ийм үеийг санагдуулдаг зохиолчийг өнөөдөр өгүүлэх юм. За амьдрал богинох нь тийм учраас хитрхи оройтхоос өмнө тоглох хэрэгтэй. За энэ үгийг 13 настай хүүхдийн дуу хоолой болгоод бидэнд хүүхэд насыг сануулсан нэг сайхан зохиолч эмэгтэйн тухай өнөөдөр ярина. За энэ хүний зохиолууд гэвэл Урт амьсд Пипи, Ленебергийн Эмил, Дээвэр дээр суудаг Карлсон гэд энэ зохиолуудыг бичсэн гайхалтай дөрүүдийг бидэнд мөнхөлж өгсөн хүүхэд насын маань утга учиртай болгож өгсөн Астрид Линдгрен гэж энэ зохиолчийн тухай ярих юм аа. За энэ хүн болохоор хөдөөгийн тариачны охин, дэлхийн шилдэг зохиолч болсон юм гайхалтай түүх юм. Хүүхэд насны яаж өнгөрсөн бэ гэхээр бүтэн нэр нь бол Астрид Анна Эмилия Эриксон гэдэг нэртэй 1907 оны 11-р сарын 14-ний өдөр Шведийн Вимербю хотын ойролцоох нэг эдлэнт төрсөн. За эцэг их хоёр нь бол сүмийн лам нарын одоо тэр эдлэн газрыг түрээсэлдэг тийм тариачд байсан. За өөртөө бол лютерийн шашинтай бүр маш их сүсэг бишрэлтэй ийм хүмүүс байсан. Гэхдээ энэ аль дөрөв хүүхэдтэй байсан. Тэр дөрөв хүүхэдтэй бүгдэнд нь тоглох, за тэгээд тэр эрх чөлөөтэй байх, өөрийнхөө байх тэр хэрэгцээг нь бол маш сайн хангаж өгсөн ийм сайхан аав ээжүүд байгаа юм. За тэгээд хүүхэд насныхаа тухай Астрид Линдгрен одоо ингэж дурссан байдаг. Манай одоо дөрөв хүүхэдтэй айл нь Гуннар, Астрид, Стина, Энегерт гэдэг нэртэй ийм хүүхдүүд. Энэ бол ингээд Эриксоны буюу аавынх нь ийм дөрвөн хүүхэд байдаг. Нээс эдлэнд хүүхэд байгаа нь маш гайхалтай байсан. Мөн Самуэль, Август, Ханна гэж энэ аав ээж хоёрын хүүхэд болж төрнө гэдэг бол юугаарч одоо орлуулшгүй гайхалтай зүйл байсан. Яагаад вэ гэж юу? Яагаад гэвэл би хүүхэд насныхаа тухай байнга боддог. Тэгээ бидний хүүхэд насыг аюулгүй байдал, эрхчлөө гэсэн энэ хоёр зүйл бүтээсэн юм а гэж хүүхэд насаа дурссан байдаг. Хүүхэд болгон ийм орчинд өсөх хэрэгтэй тийм ээ. Тэгээд энэ хүүхэд насных нь гой дурсамжууд өөрөө энэ хүнийг дэлхийн шилдэг зохиолч болоход тэр хүүхэд шиг гой уран сэтгэмжүүд хүүхэд насаа дурсах тэр байдлууд нь илүү давмгай нөлөөлсөн байх. Муухай хүүхэд нас өнгөрүүлсэн бол хүүхдийн гайхалтай зохиол бичиж чадахгүй шүү дээ, тий. За Астрид дээрээ нэг ахтай, доороо хоёр охин дүүтэй байсан болохоор тэр ганцаардах, уйдах гэдэг зав бол энэ зохиолчд байсангүй. За зохиолууд болон баатрууд нь зохиолчийн бага насны үйл явдлууд дээр үндэслэн. За тэр Ленебергийн Эмил бол тэр Астридийн ах Гуннарын дүр юм. Тэр Мадикен гэдэг дүр гардаг. Тэр бол одоо ахынх нь хамгийн сайн найз, эрэгтэй найзыг дүрслэн болов гэдэг. За энэ хүүхдүүд одоо ингээ модон давирдаг, эмэгтэй хүүхд гэлтгүй байшингийн орой дээр явж идэг. За тэгээд бүр маш дэггүй ийм хүүхдүүд нэг эдлэн газар өссөн байгаа юм. За охин 5 настай байхад нь тэр ахынх нь найзын ээж буюу тэр Кристин гэж эмэгтэй ах дүү хоёрт айгүй гоё тийм үлгэр ярьж өгсөн. Шидэднүүдийн тухай үлгэр уншиж өгсөн. За тэр үлгэрээс болоод л ерөөсөө номонд оролцсон. Ном гэдэг чинь ямар гоё юм бэ гэдэг тэрнээс орж тасралтгүй ном уншсан, сайн уншдаггүй байсан. Тэгээд номонд дурласнасаа болоод энэ охин маш хурдан уншиж сурсан байгаа юм. Тэгээд Астрид 1914 онд 7 настайдаа сургуульд ороод хичээлдээ сайн байсан болохоор тэрнийг одоо ойр хавийнх нь хүмүүс Вимербю хотын Сельма Лагерлёв гэж нэрлэдэг хочилдог байсан. Одоо хочлон хэр мухай нэрлэдэг байсан. Тэр энэ бүр айгүй бэлэгдэлтэй энэ Сельма Лагерлёв гэдэг эмэгтэй ямар хүн бэ гэхээр анх удаа Нобелийн утга зохиолын шагналыг хүртэжсэн эмэгтэй уран зохиолч ийм хүн байдаг. Тэгээд тэгжэл их ном уншиж харагддаг байсан учраас тэр хүний нэрээр ингэж дууддаг байсан. Тэгэд энэ нь Астридийн амьдралд бол юм бэлгшээлч юм шиг, дохиоч юм шиг ийм сайхан одоо дуудуулж иржээ. За тухайн үедээ одоо энгийн иргэдийн хүүхдүүд бол албан ёсоор ердөө 3 жилэл сургууль сурдаг. Тэрнээс хойш болохоор чинэлэг айлын хүүхдүүд төлбөр төлж сурдаг байсан юм билээ. 23 крон буюу өнөөдрийн ханшаар бол 190 орчим
$1 төлж иж цаашаа үргэлжлүүлж сурах боломжтой болдог байсан. Тэгсэн чинь түрүүний тэр Кристин гэж тэр эмэгтэй л болов ээжд нь танаа охин сэргэлэн цовоо дээрэс нь ингээд юм мэдэх сурах хүсэл ихтэй ийм хөрхөн байхад тэр төлбөрийн төлөө цааш нь үргэлжлүүлээд сургах хэрэгтэй, боловсралтай болгох хэрэгтэй гэж ээжийг нь ятгахсны үндсэн дээр нэрээ охиноо одоо үргэлжлүүлээд сургасан. Астрид ч өөрөө маш мундаг суралцаад 1923 онд дунд сургуулийн онц дүнтэй төгссөн байдаг. За залуу нас энэ охины залуу нас яаж өрнөсөн бэ гэхээр 1924 онд Астридыг 17 настай байхад нь Бяцхан Вимер бие хотод ер нь залуучуудын сэтгэлгээ ямар болсон байсан бэ гэхээр тэр үедээ одоо хүний эрхийн мэдрэмж ороод эхэлчихсэн, хөгжил дэвшлиг мөрөөдсөн, эрхтэгш байх ёстой, ир юм ялгаагүй байх ёстой гэдэг тийм салхилцсан үе ээжээ. За Астрид ч гэсэн энийг яг мэдэрсэн. За тэр үед бол охтууд дандаа юбктэй, палачтай эмэгтэй охтууд тэгж явдаг. Ерөөс өмд өмсдөггүй байсан юм байна. Тэгээд манай Астрид болохоор үсээ эрэгтэй хөгч шиг халмиг богиноцсуулаад өмд өмсөд явдаг. Тэгээ нөгөө нэг сүсэг бишрэлтэй ээж аавынхын хувьд бол байж боломгүй юмгүй чи яхаар эмэгтэй хөлтөж ингэж явтыг ингээд эсэргүүцээд 17хан наснда манай хүн бол эсэргүү ерөөс өөрийнхөө үзэл бодолд яг тэр чигээрээ зогссоор байгаад энэ стил имиж бас алдаагүй 17 наснда бас ийм зөрөгтэй одоо хүний эрхийн мэдрэмжтэй охин байж. За нэг өдөр орон нутгийн сонины ерөнхий редактор энэ 17 настай охинд дадлагчаар ажиллах уу гэж санал тавьсан. Манай хүн шууд зөвшөөрсөн. За тэгээд ойролцоох тэр жижиг хот руу дугуун унаал байнгын нааш цаашаа явж идэг тэнд ингээд дадлагчаад юм сураад эндээс мэдээж нөгөө нэг сэтгүүл зурж чадварууд сурч байгаа шүү дээ. Энэ байдал нь өөртөө таалагдаад өстө цоцолтгүй нааш цаашаа явсан гэж байгаа. Тэгээд одоо нэг юм судалгаа хийх, хянан засварлах, богино хэмжээний сурвалжлага бэлтгэх юм ийм ажлуудтай гаршиж эхэлсэн. Тэгээд бүр цаашдаа хэсэг хугацааны дараа Астрид ажилдаач дадлагчсан, амрагтайч болсон. Одоо 17-8 настай охин байна. За яагаад амраг гэж хэлж байгаа юм бэ гэхээр энэ сонины газрын эзэн Райнхолд Блумберг гэж одоо өөрөөс нь 30 насаар ах 7 хүүхэдтэй эхнэртэй. Одоо тэгэхээр 47 настай энэ эрэгтэйтэй одоо хайр дурлалын харилцаа үүссэн юм шиг байгаа. Тэгээд 18 наснда энэ эмэгтэй жирэмсэн болсон. Тэгээд тэр үед бол эхнэрээсээ салах боломжгүй гэр бүлийн амьдралтай тийм хүн байсан мөртлөө бүр хожим нэлийн сүлд нь эхнэрээсээ салаад аль бие ёсоор миний эхнэр болооч гэхэд бол эрс татгалцсан байдаг. Астрид бол тэр үедээ гинэн байжээ, жоохон байжээ гэдэг. Тэгээ энэ үеэс эхлээд Астрид бол маш хэцүү амьдрал руу орж байгаа. Яагаад гэвэл тэр жижиг тосгонд хил ам ихтэй, дээрэс нь нөхөртөө болоогүй эмэгтэй хүн хүүхэдтэй болно гэдэг бол бүр зүгээр шууд адлагдах бүр өстой эвэртэй тулаа үдсэн юм шиг гайхахаар тийм үйл явдал байсан. За тэгээд бүр олон жилийн дараа 1943 оны 2 дугаар сарын 23-нд тэр Блумбергт Астрид загтал бичсэн байдаг. Тэрний хэсгээс уншвал би жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаар ямар ч ойлголтгүй байсан болохоор чиний надад хандж байгаа хандлага ямар аимшигтай хариуцлагагүй байгааг ойлгож чаддаггүй байсан байна гэж загтал бичсэн байдаг. Тэгэхээр мэдээж өөрөө гэр бүлтэй эхнэртэй юм бол за энэ жаахан охинд одоо хайр дурлалын харилцаа үүсгээд байгаа юм бол тэр хүн хариуцлагатай байх ёстой байсан. Би бол хитрхи мэдлэггүй ээжээ намайг бүр үнэхээр одоо ашигласан ч гэдэг юм уу эсвэл хатуу хандсан байна гэж ингэж гомдож бичсэн байдаг. За ингээд манай Астрид бол одоо эцэг эхээ нүрийг ихцэлж харах ирэхгүй болж байгаа. Яаж одоо тэр цахилга хоттой амьдарсан хүмүүст ийм аимшигтай мэдээд болох вэ те? Эцэг эхийн тэр гүн шашин шүтлэгтэй гэр бүлийн нэр хүндээ өндөрт тавьдаг ямар ч сэв суулгаагүй авч явсан тэг хичээдэг ийм гэр бүлдэл охиных нь энэ байдал аимшигтай санагдаж байгаа нь бол мэдээж тэг залуу эмэгтэй нөгөө эцэггүй хүүхд төрүүлнэ гэдэг бол одоо тэнд амьдрах аргагүй болж байгаа юм. Хожим бас эцэг эхийнхаа яаж хандсан тухайд дүгнж ингэж үлдээсэн байдаг. Эцэг эх хоёр маань ингэж их бухимдсанд нь гайхах юм алгаа. Эцэггүй хүүхэд бол аимшигтай золгүй явдал гэж итгэж өссөн хоёр тариачнаас би өөр юу хүлээх юм бэ? Тэд бараг юу ч хэлээгүй. Угаасаа хэлэгч зүйл байгаагүй. Ямартай ч тэд шудраг байсан бөгөөд бүх зүйлээс үл хамааран надад чадах чинээгээрээ тусалсан гэдэгт би итгэдэг гэж бичиж үлдээсэн байдаг. Ингээд Астрид төрсэн гэрээсээ яваад нийслэл төр Стокгольм руу явж байгаа. Тэгээд тэндээ нарийн бичгийн дараагаар суралцаад залуу эмэгтэйчүүд эрхийг хамгаалдаг одоо хуульч Эва Айдинаас дэмжлэг аваад ингээд ажиллаж эхэлсэн. Тэгээд 1926 оны 12 сарын 4-нд Астрид Копенгаген хотод хүү Ларсыга одоо нууцаар төрүүлсэн. Тэгэд энд болохоор хүүхдийг төрснийхэн дараа бүртгэдэггүй ганцхан эмнэлэг байсан.
Тэгээд тэрлүү одоо очиж нууцаар төрүүлээд за тэгээд нууцаар төрүүлсэн учраас дараа нь одоо асрамжийн гэр бүлд өгөх юм уу тийм боломж нь тэр эмнэлэгт л байсан. Тэр Скандинавын эмнэлэгт очиж төрөөд эмнэлгийн ойролцоох тэр хүүхэд тасардаг гэр бүлд нэг юм хөгшин настай хүмүүст хүүхдэд татгаж үлдэхээс өөр аргагүйсэн. Яг л 18 настай охин ажиллах, амьдрах цаашдаа ямар ч боломжгүй байсан. За тэгээд уг нь бол хүү дээрээ байнгын очдог, одоо байнга л эргэж тойрдог байсан хэдий ч одоо яг энэ үеэл Астридийн хувьд амьдралынх нь хамгийн хэцүү харанхуй, гүн шарх үлдээсэн ийм үе байсан. Тэгээд ер нь нас баран бартлаа энэ хүн тэр хүүхдийнхаа хүүхэд насыг хамт өнгөрүүлж чадаагүй гэдэгтээ харамсдаг. Яг гэвэл энэ ч өөрөө бүр гайхалтай хүүхэд насыг үздсэн, туулцсан одоо тэр үе байнга боддог ийм хүн чинь би хүүхэд төрүүлчээ тэрийг айлт тавьчлаа штэ гэдэг мэдрэмжээ бол өөрийгөө уучлах чадаагүй. За ингээд ажилласаар л байгаа, сэтгэл нь өвдсөөр л байгаа. Ингэж явсаар нь байгаад жинхэнэ гэр бүлтэй болсон уу гэвэл болсон. 1928 онд Астрид Стокгольм дахь тэр хааны автомашины нийгэмлэгийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдоод тэндээ одоо тэр газрынхаа дарга Стүр Линдгрентэй танилцаад удалгүй одоо болцож эхэлсэн. Тэгээ 1929 онд Астридийн хувьд айгүй амжилттай жил байсан. Шинэ байранд орж байгаа, албан тушаал агч байгаа, цалин өндөр болж байгаа, ерөнхийдөө боломжтой болж эхэлсэн. За өвөл нь нөгөө хүүгийн асардаг байсан тэр асрах гэр бүлийн эмэгтэй хүнд өвчин тусаад хүүхдээ чарж чадахгүй учраас одоо ингээ хүүгээ үргэлжлүүлээд өөрөө хараарай гэд авах болсон. За тэгээ хүүгээ аваад тэр хүүхэдтэйгээ хамт яг тэр одоо карьер өсч байгаа ажлаа хийхэд бас л боломжгүйсэн. Авахыг бол хүсэж байгаа хайртай. Тэгтээ ажил нь юусоо болж өгдөггүй. За тэгээд эцэг ихтэй өгдөг. Тэгээ эцэг ихтэй өгөхдөө одоо төсөөлвөл ингээл тосгонд морд хэрэгтэй те. Ингээл нөгөө хүүхдэд дагуулаад ингээл ээж аав руугаа явж байгаа юм. Тэгээ нөгөө өстой сайхан хоб бэлдэж өгч байгаа хүүе нөгөөтг чинь нөхөргүүтэйгээ хүүхэд чирж ирлээ гэл тэр болгоныг одоо төвчээд аав ээж нь бол аваад ирээ хараад өгөө гэсэн нь бол эцэг их нь бас хайраар хандж исэн нь эндээс харагдаж байгаа юм. Тэгээд бас нөгөө одоо хайр дурлалын холбоотой болсон энэ Стүр Линдгрен гэж энэ хүн нь их нэртэй байсан. Тэгээд хүүхдүүдээ орхиж тэр эхнэрээсээ салж яг суух гээд байгаа мүү үгүй мүү яг мэдэгдэхгүй нэг юм шийдвэр гаргаж ядсан байр байдалтай л байсан юм шиг байна. Тэгээд яг эцэст нь бүх юм сайхан болоод үнэхээр чивт хоёр гэр бүл юм а гэд эцэст нь Астрид бол хатагтай Линдгрен болдог. Эхнэр нь болдог. Тэгээд удалгүй одоо тэр суусан хүн нь эхнэрээ хүүхдээ авчир гэж хэлээд ингээд гуруула хүүхдтэйгээ хамтдаа. Энэ үед бол Астрид карьераа орхиод гэртээ зохиол бичдэг болоод хүүхдтэй нөгөө нэг өгч чадаагүй хайраа өгөхийн тулд байнгын үлгэр ярьж өгдөг, байнгын одоо шин түүхүүд зохиож ярьж өгдөг юм сайн гэр эзэгтэй болж хувирсан. За Астрид маань ярьсан түүхүүдийг бичиж тэмдэглэдэг байсан. Одоо үнэхээр зохиол бичгийг хүсдэг, би нэг юм бичих авьяас татаа гэж боддог хүмүүс нэрээс та бичээчээл гэж хэлмээр энэ хүн ингээд тэмдэглээлээд байсан өдрийн тэмдэглэл шиг. Тэгээд өөрийнхөө ахын тусламжтайгаар өөрийнхөө бичсэн юмыг сонин сэтгүүлд өгөх бас боломж гарсан байгаа энэ үеэр гэртээс ус үеэр. Тэгээд мөнгө хэрэгтэй учраас бичээл хэвлүүлээд идэв гэсэн юм үеуд нь байгаа юм. Тэгээд Ларс хүн 7 нас хүрэхэд Карин гэд хөрхөн охин дүүтэй болгож байгаа. За ингээд эдний гэр бүл ингээд амжилттай сайхан одоо гişүүдээ нэмээд явлаа. Би бас зовлон хитрхийх зовлон байхгүй гэд яг айжилаад гэсэн ингээд хөөх охинтой болж байгаа, хүүтэй болж байгаа. Тэгээд бидний нөгөө бас аягүй сайн мэддэг энэ Урт Times PP буюу энэ зохиолч хамгийн анхны хэвлүүлсэн зохиол. Энэ зохиол яаж төрсөн бэ гэхээр 1937 оноос энэ Астрид Линдгрен Шведийн гэмт хэрэг судлаач профессор Харри Söderman гэж хүний бичээчээр ажиллаж байсан юм байна. Тэгээ энэ үед яасан гэхээр 1940 онд энэ профессорын ачаар Шведийн тагнуулын байгууллагад шинжээчээр ажилд ороод тэгээд дай эхэлсний дараа Шведийн үндэсний хяналтын системийг бий болгоод Астрид өөрөө одоо нөгөө нэг шуудангийн үйлчлэгээ загтлууд одоо Астридаар дамждаг гэсэн үг. Тэгэхээр тэр загтал дээр юу байна, болохгүй бүтэхгүй юм байна уу гэдгийг хянаад цааш нь дамжуулж явуулдаг байсан ажлыг хийсэн. За энэ үед нь болохоор тэр 1945 оны 5 дугаар сард Герман бууж өгөхөөс өмнө гадаадаас ирж байгаа тэр мянган захиаг уншихад тэр болгонд амьдралын хар бараан түүх, гонигтай түүх, бие биенээ санагалдсан, ганцаардсан ийм хүмүүсийн сэтгэл санаа яг ямар байгааг тэр загтлуудаас гүн гүнзгий мэдрээд зохиолч хүний хувьд ингээд хөглөгдөөл ямар нэг юм хийх ёстой гэдэг бодол нь төрөөдлөөсөн. Тэгээд Астрид Линдгрен Дани аимшигыг ихэнх шведүүдээс хамаагүй илүү мэдрээд гүнзгий ойлгочлоо энэ үед бол.
тэгээд 1939 оны 9 сарын 1-нд Герман Польш руу давталсноор дэлхийн 2 дугаар дайн эхэлж байгаа. Энэ өдөр дайны тэмдэглэлээ бүр бичиж эхлээд ном болгохоор бичиж эхлээд бүр нас барсныхаа дараа бол энийг хүн төрлөختөн галзуурсан гэсэн нэртэйгээр энэ тэмдэглэлийг хэвлэлсэн байдаг. Энд бол дандаа одоо тийм бодит амьдралын гашуун үнэн явж идэг ийм ном хэвлэгдсэн байдаг. За энэ хооронд нөгөө нэг Карен гэдэг охин нь 7 настай байхдаа уушигны хатгалгаад басаад за тэгээд нөгөө өвчтөө байгаа учраас ээжээсээ тийм яриад өгөөч, юм яриад өгөөч гэдэг айгүйх гойдог байсан. Тэр үедээ охин нь айгүй санаанаасаа зохиогоод ээж надаа урт амьсд пипиг яриад өгөөч гэж асуусан. Энэ болохоор нөгөө хаанаас олж пипи гэдэг нэр гаргаж ирсэн мэддэггүй. Охиных нь уран сэтгэмжээр гарсан нэр аахгүй. Тэгэхээр нээж нөгөө зохиож ярьж өгнө. Пипи тэгжээ, пипи ингэжээ гэж ярьдаг. За тэгээд энэ үеэр нөгөө шагаагаа булгалаад ээж нь бүр яг л адилхан охинтойгоо гэртээ байдаг болоод энэ үедээ тэр зохиолоо хамгийн сайн бичсэн гэж бас яригддаг. Тэгээд одоо пипи гэдэг ийм хөөрхөн гол дүрийг охиныхоо ярианаас ингэж барьж авсан. Тэгээд Карен гэж охиныгоо яг 10 нас хүрэхтэн Астрид бүрэн одоо дуусгасан гар бичмэлээ охиндоо өгч ирсэн. 2 дахь хувийн одоо Шведийн хамгийн том хэвлэлийн газар болох тэр Bonnier гэж хэвлэлийн газар руу нэг нь охиндоо өгөөд нэг нь Bonnier руу өгсөн чинь Bonnier-оос хэвлэхийг зөвшөөрөөгүй. Яад гэвэл юу вэ? Эн чинь ингээ хүүхдүүдийг бүр дүрсгүй байх, хүмүүжлгүй байх, дураараа байх ийм юмд одоо өдөн хатгсан хитрхи одоо өдөн хатгсан зохиол биш үү? Гэт ингээд хэвлэхгүй ингээ гацаад байсан. Тэгэн гутал дараагийн хэвлэлийн газар болох тэр Рабенба Шогрен гэж дахиад нэг хэвлэлийн газар руу арай нэг жоохон зөөллөд үг хэллэгүүдийн хитрхи дураараа биш болгоод баг зэргийн засаад өгсөн байдаг. Гэхдээ тэр хамгийн анхны тэр Bonnier гэж газар бол яг энэ зохиолыг хэвлээгүүдээ насан туршдаа харамссан байгаа мэдээж. За тэгээд зохиолын гол дүрийн энэ урт амьстай пипи дээр юу гардггүй гэхээр гол дүрийн охин пипи гэдэг охин байгаа. Тэгээ ээж нь нас урчсан, аав нь болохоор тийм далайн ахмад тийм хар арьстай хаан байжгаад далайн давлгаанд завин дээрээсээ унаад далайд шидэгдээд ингээ аав ээжгүй өмчөө охин болчихж байгаа тухай гардаг. За тэгээд энэ охин бол зохиолын охин бол 9 настай. Тэгээд нэг юм Дахиа гэдэг нэртэй бүр идэлэн газартай, тэндээ нэг юм морьтой. Тэгээ Ноён Нильсэн гэдэг нэртэй сармагчаа хоёртойгоо амьдардаг. За тэгээд маш өөртөө ихтэй яг тухайн үеийн шивэд охтуудын яг эсрэг төр маш өөртөө ихтэй. Тэгээд бас баян эн чин баян байгаа хүч чадалтай байгаа дураараа хэдэн цагт унтахаа өөрөө шийддэг, хэдэд босгоо шийддэг тийм сахилахгүй охины тухай өгүүлдэг. Тэгээ бүр ингээ болохгүй юм хийх юм бол өөрийгөө загинж магндаг нэг ийм хөөрхөн охины тухай гардаг энэ зохиол. Айгу одоо энэ ном хэвлэгдснээс хойш за тэр Рабенба Шогрен гэж хэвлэлийн газар бол ерөөсөө л хамаг ашиг орлого нь яг энэ зохиолоос хамааралтай болж ирээд маш их нэрд гарсан энэ зохиол. Тэгээ удаан хугацааны турш бүх хэвлэл нийтлэгчид энэ номыг хүүхдүүдэд буруу үлгэр дуурайллаа. Энэ бол болохгүй. Одоо бид хүүхдүүдэд юм заах ёстой. Одоо ингэх ёстой, ингэж болохгүй шүү гэдэг энэ жижигхэн жаахан амьтад чинь бид нэр юм заах ёстой л гэж бодоод байсан тэр уламжлалт сэтгэлгээг энэ зохиолч эвдсэн. Уучлаарай энэ бол хизээний ингээд хороод иргэжсэн хувь хүн. Наа чи ингээ өөрөө бүх юмыг сурна. Бидэнд заах эрх байхгүй. Амьдралаас өөрөө суралцсан гэдэг тийм шинэлэг ойлголтыг одоо бас салхисүрж гаргаж ирсэн ийм зохиолч байхгүй юу? За мэдээж хамгийн алдартай номнуудын нэг нь одоогоор л Астрид Линдгрийн хамгийн алдартай номуудын тоонд энэ ном ордог. ертөнцийг хүүхдүүдийн тэр сэтэл хүсэл хэрэгцээнд үндэслээд тэдний өнцгөөс дүрсэлсэн бүр анхны хүмүүсийн нэг гэж үздэг энэ хүнийг. Тэгээд энэ хүний тэр нэг зохиол дээрээ бичиж байгаа тэр хошин, инээдтэй, мардсан энэ мэдрэмжүүд нь хүүхэд байтугай том хүндж таалагддаг. Ийм мэдрэмж нөх хүн болгоны дотор хүүхэд байдаг гэдэг шиг тэр юм дандаа өдөөж өгж идэг ийм насан туршид хүртэл таалагддаг ийм зохиолууд бичдэг. Тэгээд ёс суртахуун, номлол байхгүй тэр урт амьстай пипи бол ерөөсөө янз бүрийн сайн сайхан зүйлийг заах ямар ч шаардлагагүй гэдэг тэр уламжлалыг эвдсэн байдлаараа бол хамгийн одоо давуу талтай тэр үедээ шин сонин содон зохиол байсан. Хоёул хамтран ажиллаж байлээ. За өнөөдрийн дугаарыг маань төр зогс буу яар нөлөөллийн аянаа зарлж байгаа Улаанбаатар төмөр зам дэвэнцдэгч байна. За Улаанбаатар төмөр зам нь олон улсын төмөр замын холбоонд элсэн орсон 13 оноос эхлээд олон улсын гармын мэдлэг дэвшлүүлэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм байна. Ингэхдээ төмөр замын гарам дээр гарч буй осол зөрчлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн жолооч явган зочигчдод хандсан сурталчилгаа зохион байгуулсаар ирсэн юм байна. За учир нь галт тэрэгний яаралтай тоормс хийсэн тохиолдол бүрийн цаана Улаанбаатар төмөр замд маш их хэмжээний хохирол учирдаг юм байна.
За Улаанбаатар төмөр замын хэмжээнд яалттай тоормс хийсэн судалгааг сүүлийн 4 жилээр харах юм бол 22 онд 53 удаа, 23 онд 46 удаа, 24 онд 52 удаа, 25 онд 55 удаа зогсолт хийсэн байна. Гал тэрэг бол зогсолтгүй нэг зэгээс нөгөө зэг рүү явах ийм зорилттой байна шүү дээ. За тэгвэл урд нь яалтчгүй саад гараад ирэх юм бол зогсохоор өссөөр арга байхгүй. Машин тэгэнцэн байх юм бол зам дээр нь хүн унтсан байх юм бол зогсохоос аргагүй шүү дээ. Тэгвэл энэ бүхнээс урдчилсан сэргийлээч гэж төмөр замынхаа маань анхааруулад байгаа юм. Тэр хүн тэнцээ одоо юу ч үлдэхгүй дайруулна шүү дээ. Тэр чинь хүн одоо би тийшээ зогсолтгүй очих хэрэгтэй гэд шууд явж өнгөрч чадахгүй. Заавал тэнцээ зогсолтоо хийн. Зогсгож бөө юм болно шүү дээ, тий. Тийм шүү дээ. Тэр тэр хүнийг дайрч гарч болно, дайрахаас өмнө зогсчих болно. Гэтэ энэ болгонд чинь цаана ямар нэгэн эрсдэл, ямар нэгэн аюул тэгээ хүний амь наснаас эхлээд тэр мөнгөн ч гэдэг юм уу, тий, тургуулч гэдэг юм уу, тийм их юм зөндөө гараад идэг байхгүй. Тэгээ энэс урдчлан сэргийлээч гэдэг. Тэгээ эднэрийн гаргасан судалгаагаар эдгээр шал үр дүнгүй энэ зогсолтууд шүү дээ, аюулын зогсолтууд энэний 90% нь за би амжичиндаа гэдэг бодлоос болж гардаг юм гэсэн. Автомашинууд машинд вагон дайруулсан гэдэг юм гараад идэг. Мэдээнүүд гардаг. Тэр гайхаад идэг баг. Яаж очиод тэрнтэй очиод дайруулчихдээ. Тэнгүүд хүмүүс за би амжичиндаа гэж боддог юм бэл. Ингэж бодсноосоо болоод дайруулдаг байх нь шүү. Амь нас эд хөрөнгөөр хохирдог байх нь байх шүү гэдгийг эднийхэн маань анхааруулаач гэдэг юм бэл. Тийм тэр цаана тэр машинистын одоо нэг цаг тий юм тухайн цагтээ цагт нь хүргэж өгөх байтал ослын зогсолтоос олж цаг алдна. Дээрээс нь түлш чадахгүй юу гэдэг тий ямар нэг байдлаар маш их зарлага мөнгөн дүнгээр бас үүсэж байгаа. Тийм шүү дээ. Чи за дор хаяж 20 чиргүүлтэй зүтгүүр байлаа гэж бодъё л та. Тэгээ 20 чиргүүлээ дахиж хөдлөх гэж эндээс маш их энерги, маш их цаг хугацаа зарцуулж байгаа. Яг үнэ. Тэгээ манайх чинь ядж байгаа ингээд ганцхан замтай. Тэгэд энэ вагон тийшээ хуржээж дараагийн вагон явах хэрэгтэй байхгүй. Тэгвэл эндээс чи юу болч ямар их зардал, ямар их хохирол учирч байгаа гэдгийг эндээс харах боломжтой юм бэл. Төр зогс бүү яар. Тэгээ хамгийн чухал нь амь насаа бодооч. Вагоны урдуур битгийгүү. Би гайхаад байгаа. Яаж очиод вагонд хариулж дийдэг. Яг үнэ. Одоо ерөөс запас амттай юм шиг тэгж явах болио. Хүндлээ те тэр том ажил олон улсын ажил явж штэ энэ чинь. За тэр урдуур нь гардаг хүмүүс цэнгэлнийг нь байсан байх шүү. Яг шүү. Болио л гэж. За ингэсэн. За энэ Астридын яг энэ урт амьсд пипи зохиолоо энэ хөөрхөн зохиолоо бичиж явах үе нь бол амьдралынхын үед хамгийн хэцүү үе хар бараа үе байсан. Яагаад вэ гэвэл нөхөр нь хуурсан. За хуурхаас гадна тэр нууц амрагтайгаа бүр амьдрахаар шийдээд явах гээд байсан. За тэгэд энэ үеийнхаа тухай Астрид бас дурсаж ярьсан байдаг. Энэ хувь хүнийх нь дэмийг харж байгаа үнцг надад их таалагдсан. Ингэж бичсэн байгаа. 1944 оны 2 дугаар хагаст би 6 сарын турш аимшигтай тарчилж оршин тогтнох үндэс суурь манд ганхсан юм аа. Би зөвхөрөнгөө барсан, сэтгэлээр унсан, урам хугарсан, ихэвчлэн гунигтай байсан ч гэсэн зовлонтой гэж бол хэлэхгүй. Бүх зүйлээс үл хамааран миний амьдрал дүүрэн байна. Энэ зул сарын баяр хард арсан зүуд болох ёстой байлаа. 12 дугаар сарын 23-нд би салаад ирчиж байхдаа гашуун нулимс унагч байлаа. За яг хөө тэгтээ тэр үед би их ядарсан байсан болохоор энийг тооцохгүй. Дашрамд хэлэхэд хэрвээ аз жаргалтай гэдэг нь миний бүх зүйл зүгээр байна гэсэн утгатай юм бол би аз жаргалтай хэвээрээ л байна. Гэхдээ аз жаргал энэнд оршдгүй. Ямартай ч би нэг зүйлийг ойлгосон юм. Аз жаргал бусдаас ирдэггүй, дотроос минь гардаг гэдгийг. Тэ. Одоо маш их сэтгэлийн хүчтэй эмэгтэй юм. За тэгээд ийм гашуун амьдрал одоо амьдралынхын тэр одоо өстой жинхэнэ оршин тогтнох суурь үндэс нь ганхаж байгаа энэ үед төрсэн энэ урт амьсд пипи хэвлэгдснээр 1946 онд Астридыг Рабин бар Шогрен гэж одоо нөгөө гуйж хэвлүүлэх гэсэн газар маань ерөнхий редактор маань болчооч гэж ажиллуулахаар гуйсан. Астрид ажилласан. 1970 онд тэтгэврт гар хүртлийн энэ байгууллагт ажилласан буюу тэрний бүх номыг энэ хэвлэлийн газар хэвлэсэн байдаг. Ашиг орлого бүх юм нь ерөөсөө эдний хамааралтай болсон. За тэгээд дээвэр дээр суудаг Карлсон гэж зохиолыг бол бид мэднэ. Тэгээд энэ дуу нь хүртэл байдаг. Яба түрүүнд дуулаад байсан. Аян ерөөс олохгүй болчиход байна. Дээвэр дээр суудаг Карлсон. Одоо зөв байна. Муу юм аа. Чи түрүүнд дээвэр дээр суудаг Карлсон. Дэндүү бүдүүн гэдэг сони явуулсан байхгүй. Тэгэхээр нугаараа гэж үг байхгүй тий. Байхгүй тийм үг байхгүй.
Тэгэхээр дээр суудаг Карлсон гэж зохиолын агуулгаар нь бодоход бас яг энэ үед бичигдсэн байж болохоор нэрээ гонигтай үед нь бичигдсэн байж болохоор 1949 он гэхэд Астрид Линдгрен 16 ном уг нь хэвлэн гаргасан байсан. Гэхдээ хамгийн алдартай ном нь нөгөө анх бичсэн буюу Урт амьсд би хэвээрэл байсан. Тэгээ 1952 онд за нөхөр нь бас явчихаагүй юм байна. Архины хамааралтай байсан нөхөр Стүрн 53 наснда хорвоогийн мөнх бүсийг үзүүлээд манай Астрид 44 наснда бэлэвсэрч хоцорж байгаа. Тэгээ нөхрөө гинт алдснаа яаж даван туулж байгааг асуухад ингэж хариулсан байдаг. Юуны өмнө би хүүхдүүдтэйгээ хамт байхыг хүсэж байна. Дараа нь найзуудтайгаа тэгээд би өөрөөрөө байхыг хүсэж байна. Бүрэн дүүрэн. Хэрвээ хүн ганцаараа байж сураагүй бол хувь тавилангийн цохилтуудаас маш бага найдваргүй хамгаалагдсан гэсэн үг. Энэ бол амьдралын хамгийн чухал зүйл байж магадгүй шүү. Ганцаараа байж сурах тий. Хин нэгнээс хамааралтай байгаад ер нь зовлонтой бүх юм хүлээлтээс үсээд байдаг шүү дээ. Намааг хайрлах болов, намааг дэх болов гэдэг хүлээлт бол ёстой тамийн хүлээлт. Тэгэхээр энэ хүн ганцаараа байж сураарай. Юу ч ямар ч цохилт ирсэн чи ихлээр ганцаараа байгаа сурцсан байгаарай гэдэг ийм гоё алтан зөвлөгөө өгсөн байгаа юм. Тийм. Наа чинь шууд болоод шууд бус утгаараа хойлон дээр нь хэрэгтэй. Хантай байна. Эсвэл яг таг ганцаараа үлдэн оройн цагт те. Наа чинь ганцаараа үлдэж чадаагүй хүмүүс бол хэдий өдөр нь хажууд ингээд тантай хүмүүс чинь байгаад байгаа ч авчиг чи орон дотор ороод гаванцаараа үлдэн шүү дээ. Эндээ л та бэлтгэлтэй байгаарай гэж байгаа юм болов. Ингэж чадаагүй хүмүүс л буруу шийдвэрүүдийг гаргадаг баг. Тийм. Тэгснэ бас нөгөө хүний орон зайг алдах гэдэг асуудлуудыг энэс гардаг те. Яг зөв шүү. За ийм болохоор энэс хойш бичсэн зохиолууд нэг хэсэгтээ тийм ганцаардлын тухай тэрнийг даван туулж найз нөхөдтэй болж байгаа түүхүүд байсан. За бидний сайн мэдж байгаа дээр суудаг Карлсон ч гэсэн яг энэ сэдвийг хүндсэн зохиол. Одоо энэ Карлсоны тухайд 3 цуврал ном байдаг. Нөгөө Жаал хүү ба дээр суудаг Карлсон 1955 онд хэвлэгдсэн. Дээр суудаг Карлсон дахин нисч ирв 62 онд. Дээр суудаг Карлсон дахин сахилга гүйцсэн нь 68 онд ингээ хэвлэгдэжсэн. Энэ Астрид Линдгренийн энэ зохиол дээр бүр дэлхийд даяар энэ зохиол бүр маш олон хэлнээ орчуулагдчихсэн. Тэгээ Монголыг мэдээж яаж тайрах вэ бас хэвлэгдэжсэн. Хэний орчуулга Гүндэгмаагийн орчуулгаар Пүрэв давггай орчуулгаар гэдэг ингээ хэвлэгдэж гарч бидний одоо амтрхан уншдаг ном болж исэн. За энэ зохиол дээр юу гардггүй гэхээр эн чинь нэг 3 хүүхэдтэй Свантесоны гэр бүлийн тэр отгон хүү байгаа тэр жаал хүүгийн ганцаардсан ямар ч тийм өнгө бодоггүй амьдралт нь ухаантай хүч тэнхэнэд гялалцаж яваа махлаг сайхан ир гэж өөрийгөө тодорхойлоод идэг бүдүүн ийм хөөрхөн Карлсон гэж залуу гарч ирснээрээ амьдрал нь бүрэн утгаараа гэрэлгээтэй аз жаргалтай утга учиртай хөгжилтэй болж байгаа тухай өгүүлдэг штеп. Тэгэхээр яг ганцаардсан мэдрэмжинд нь Карлсон шиг тийм гоё мэдрэмж хэрэгтэй байсан учраас зохиолороо тэр болгоныг бас гаргаж бичсэн болов уу. За Карлсоны тухай номуудын одоо энэ Карлсон гэж бидний мэдээд байгаа дүр төрх яаж үүссэн бэ гэхээр Эстон гаралтай Шведийн зураач Элон Викланд гэж хүн уралсан байдаг. Тэр хүн болохоор Парисын зах дээр номын баатартай бүр маш төстэй тийм улаан шаргал төстэй дөрвөлжин хийтэй цамцтай татвархтай цэнхэр өнгийн өмдтэй нэг тарган ир ингээд баян уур тоглоод байж байгааг хараад яг л Карлсон энэ юм шиг санагдаад байсан гэж байгаа. Тэгээд шууд ингээ хар зураг гаргацсан. Тэгээ энийгээ нөгөө Астридэд үзүүлсэн чинь энэ яг миний бодсон хүн мөн биш тэгээд тэгээд одоо бидний мэдих Карлсоны одоо дүр төрх ингэж бий болж исэн юм байлээ. За бас нэг алдартай зохиол буюу одоо Лёнебергийн Эмиль гээд зохиол байдаг. За насны хувьд бол одоо Астрид бас хүн нэг ингэдэг те нэг 40 наснаас хойш ч юм уу одоо миний амьдралын утга учир юу вэ? Би нийгэмдээ ямар сайн сайхан зүйлийг хийж чадах вүлээ гэдэг бодол руугаа ордог. Тэгэхээр яг тэр үеинд байсан болов энэ Лёнебергийн Эмиль буюу энэ дээр хүүхдийн хүчирхийллийн тухай маш тод бас дурсагдсан байдаг. Тэгэхээр энэ зохиолоо яг энэ наснаас нь харахад тэр үедээ бичсэн байгаа. 1962 оны 100 Астрид Линдгрен ач хүүгээ тайвшруулах гээд оролдож байхдаа хүүхдээсээ тэгж асуусан байгаа. Лёнебергийн Эмиль нэг удаа юу хийсэн бэ? Таагаарай гэд тэгсэн чинь нөгөө нэг энэ бас л санаанаас нь ингээ гараад ирсэн. Тэгэд эндээсээ тэр маш одоо өөрийнх нь аз жаргалтайгаар өнгөрүүлсэн бага нас буюу тэр нөгөө Смоланд дах Катхулт аюу Швед аюу хэвчээ Катхулт тасганд гэр бүлээрээ амьдардаг тийм дүрсгүй хүүгийн тухай дээрэс нь аав нь одоо буруу юм хийхээр нь зоддог жоохон хүчирхийлдэг тийм гэхдээ маш дүрсгүй ийм хүүгийн тухай зохиол бичих санаа нь дүр нь эндээс орж ирсэн. Тэгээ үргэлжлүүлээд бичсэн байгаа.
Тэгэд энэ зохиол дээр болохоор хүүгийнхаа өмүүлж байгаа болохгүй байгаа бүх юмыг ингээд нэг цэнхэр дэвтэр дээр ээж нь бичээлээдэг тухай гардаг. За тэгэд энэ зохиолоороо ер нь зохиолч маань бүр хуульд өөрчлөлт оруулж ирсэн. Ер нь энэ хүнээс болоод 2 удаа хуульд өөрчлөлт орсон байдаг. Тэгэхээр хүчирхийллийн тухайд маш сайн хөндөж бичсэн зохиол энэ нь. За хөгжилтэй сониучин Эмиль гэж дүр Астрид Линдгрийн хамгийн хайртай дүрүүдийн нэг болсон. Энэ түүхүүд нь зөвхөн одоо бага насны өөрийнхөө ахын бага насны сахилгагүй явдлуудаас гадна аав нь өөрөө хүүхэд байхдаа яадаг байсан. Тэр түүхүүд за ач хүүд одоо айгүй олон хүүхдүүдийнхаа ярьсан хэлсэн зүйлүүдээс биччихсэн ийм зохиол юм байлээ. Тэгээд Лёнебергийн Эмилийн адал явдал нь юугаараа бас давуу талтай байсан гэхээр хотын хүүхдүүдэд дутагдаад байгаа тэр нөө байгальтай харьцаа санаа зовох зүйлгүй эрхчлөөтэй өсмөр байгаа тэр хүүхэд насны гоё дүр төрхийг сэргийн харуулдагаараа одоо хүүхдүүдэд их таалагдчихсэн. Сахилга гүйцнийхаа төлөө аавда зодуулаад байгаа тэр хэсгүүдийг бүгдийг нь бол хүүхдийн хүчирхийллийн төлөө дуурахын тулд бичсэн гэж болно. Тэгээ Астрид Линдгрийн хүүхэд зодохыг ерөөсөө огтоосоо хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад зодох ёстой гэж яагаад гэд ингэж эсэргүүцдэг ийм хүн байсан. Тэгээ 1971 оны өвөл Шведэд аягүй том хэрэг гарч ирсэн билээ. Энэ нь болохоор 3 настай охиноо аав нь буруу юм хийлээгээд зодоод хөнөөч өгсөн. Тэгэд энэ тухай сэтгэл одоо бүр ингэ сэртгэл юм мэдээ Шведэд аягүй их тарж одоо хүн болгоныг эмзэглүүлж ирсэн. 3 настай хүүхдийг хаана зодд юм болоо. Тэгэд яг эндээс үүдээд Астрид өөрөө нийгэмдэх хүүхдийн эрхийн холбоогоо байгуулад тэгээ 1972 оноос хойш бүр жижиг утас ажиллуулад өөрөө тэр дуудлага болгоно авдаг гэсэн. Хүүхдүүдээ одоо 108 гэд утсаадаг те. Тэрэн шиг ингээд бүр хүүхдүүд залгаад бүх хүүхдүүд мэдээлэл өгж болдог. Тэгээд хүүхдийн эрх ашигыг хохироож байгаа тухай мэдээ хүлээ аваад туслах ажил өрнүүлж ингэж юусоо амьдралтаа хийж болох хэвээр гараа хүрэх хөлөө хүрэх газар гэдэг шиг явдаг байсан. Тэгээ 1978 онд Астрид Линдгрэнд инх тайвны төлөөх нэр хүндтэй шагнал Германы номын худалдаанаас гардуулахар болсон юм байна л да. Тэгсэн чинь талархлын үгэндээ хүчирхийлэл болон дарангуйлал ялангуяа тэр хүүхдүүдийг зовоож байгаа гэр бүлийн хүчирхийллийн талаар үг хэлнэ гэд. Ямар үг хэлэх гэж байгаа юм бэ гэсэн. Ингэж хэлнэ гэсэн. Энэ бүр хитрхи харьяас одоо та хитрхүү шулуун шудраг хэлээд байна гэж. Түү энийг хэлүүлэхгүй бол би наа шагналж авахгүй. Гэж хагаад яг тэр үгээ хэлж исэн. За энэ үедээ бол энэ бол өстой үнэхээр шүгэл хүлээж байгаа одоо зориглож хэлж байгаа үгнүүд байгаа юм. Одоо бол бид их ярьдаг болсон л доо. За хүүхэд байхдаа зодуулсан хүн дарангуйлагч болж одоо энэ түрэмгийллийг үргэлжлүүлнэ. Магадлал өндөр. Дайныг зогсоож дэлхийд одоо улс төрийн ноцтой өөрчлөлтийг эхлүүлэх гээд байгаа бол энийг хүүхдийн өрөөнөөс эхлүүл. Ийм агуулгатай маш олон хурц үгнүүдийг хэлж ирсэн. Тэгээд мэдээж шагналаа авсан үгээч хэлсэн. Тэгээд одоо Астрид Линдгрэний ачаар 1979 онд Швед улс анх удаа хүүхдийн бие махбодын шийтгэлийг хууль ёсоор хориглосон анхны орн болж ирсэн. Тэгэхээр энэ зохиолч ямар гоё нөлөөтэй ажил хийсэн байгаа нь эндээс харагдаж байгаа. Жинхэнэ инфлюенсер байна. Яг үнэ. За тэгээд Астрид Линдгрен амьдралынхаа туршид шудраг бус энэ бүх үйлдэлтэд тэмцсээр байсан. Тэгээ зохиолч нэг удаа орлогоос нь давсан буюу 102% одоо төлбөр нэгсэн татварын мэдээлэл 102% юм байна. Төлбөр нэгсэн татварын мэдээлэл хүлээж аваад энэнийхээ дараа Шведийн татварын бодлогыг маш хатуу шүүмжлээд тэгээд энэ Монис Манигийн Помперепоса гэж юм өгөөдсөн үлгэр бичижсэн байлээ. Бас тэр асуудлыг хөндөж. За энэ нь болохоор бүр засгийн газраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэрт бас хүргэж ирсэн. Үзэгний үзүүр ямар хүчтэйг одоо энд харуулад нь те. Тэгээ хүмүүс амьтдад яаж муухай хатуу хэрцгий хайргүй ханддаг тухай тийм шог маягийн хошин шог маягийн өгүүлэлгийн дараа Шведийн ерөнхий сайд өөрөө тэрэн дээр очоод Астридийн 80 насны төрсөн өдөртөн зориулаад амьтны эрхийн шинэ хууль батлагдсанаа дуулгаж ирсэн. Одоо бүр ерөнхийлөгч нь яг ингээд бичсэн сонингийн барьсан зургийг бас гомбоо маань өгж байгаа. Тэгээ 80 настай Астрид Линдгренээс та хэрвээ зохиолч байгаагүй бол ямар мэрэгчлэлтэй байх байсан болоо гэж асуухад би ажилчдын хөдөлгөөний ихэнх үеийн даруухан идэвхтэн хүний эрхийн төлөө тэмцэгч болох байсан гэсэн. За энэ үйл хэрэгээ энэ хүн бол амьдралынхаа туршид хийсэн. Тийм байна. За хоёулаа хамтран ажиллаж чинь дараа. За тийм. За өнөөдрийн дугаарыг маань NCD Group-ийн Casa Da Vinci төслийг итгэж байгаа. Энэ төсөл нь Яармгийн нүхтийн зам дагуу Арцтын хаманд 23 га талбай дээр байрлаж байгаа юм байна.
За энд найз нөхөд хайртай дотны хүмүүстэйгээ тухлан суух эдэлбэр газартай. За террастай, таунхаусууд. За мөн нам давхар зүүн айлын кондо вилла сууцнуудыг яг одоо санал болгож байгаа юм байна. За кондо виллагийг одоо мэдж байгаа бол нэг давхартай ердөө 2 хан айлтай. За нэг барилгад ерөөсө 4-9 хан айлтай гэдэг нэгтршил маш багтай. Энэ гоё тийм тухтай сууцнууд байх нь байна. За эдгээр байрнууд нь бүгдээрээ цонх нь урагшаа харсан гэдгээр бас их онцлог юм байна. Зочны өрөө бүр нь урагшаа харсан юм биш. Нөгөө талд нь бас нөгөө байж байгаа шүү дээ. Тэрийг яаж ч урагшаа харлах те. Бүх цонх нь гэх тийм. Ч урагшаа харсан юм чинь. Өөрийгөө шалаад. Тэл тавьсан байж байгаа юм. Рач урагшаа харчихсан. Яг гэнэ. За таунхаус кондо вилла нь нүүж ороход бэлэн болсон. 112-оос 260 м2-ийн сонголттой. За мөн 2026 оны 3 дахь улиралд ашиглалтанд орох ээлжүүдтэй захиалга аваад эхэлсэн байгаа юм байна. Ер нь эртхэн захиалчвал илүү хямдхан байдаг тийм ээ. За хэрвээ энэ байрнуудыг сонирхож байвал борлуулалтын ажилтны 75-7 50-50 дугаараар холбогдож загварын байруудаар зочлох боломжтой юм байна. За бид хоёрын ард QR код гарч байгаа. За ийшээ одоо нэвтэрж ороод кондо вилла сууцнуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой юм байна. За баярлалаа. 75-7 50-50 юм биш үү. За баярлалаа. Өнөөдөр айгүй гоё тийм гэгээлэг тийм хөнгөн юм ярьж байгаа болохоор их сайхан байна уу? За Астрид Линдгрийн хөгшөрсөн ч гэсэн тэр залуу насны хошин шог тийм хөөрхөн хөнгөн мааз тийм байдаг гоё мэдрэмжээ бол хизээд алдаагүй хадгалж үлдсэн ийм хүн байсан. 1997 оны эднэр Шведийн оны шилдэгт одоо шагнал гартуулах ёслолынхаа үеэр үзэгчдэд хандаад бас ингэж хэлсэн байдаг. Энд ч одоо маш хөгшин хүн шагнал авах гэж зогсож байгаа шүү дээ уг нь. Тэгсэн чинь та нар хөгшин тэгээ сохор шахуу хагас дүүлээ бүрэн галзуу хүнд энэ шагналаа олгож штэ хөөе болгоомжтой байхаараа хүнд мэдчихвээ тэгээд ингээ хэлээ шагналаа авч яасан гэдэг. За Астрид Линдгрийн бүтээлүүд 95 хэл дээр орчуулагдсан. Тэрний номнууд одоо өнөө хүртэл 170 сая гаруй одоо хувь борлогдож байгаа. Бараг бүх бүтээлээр нь кино хийгдсэн байдаг. Астрид Линдгрийн амьдралынхаа туршид хүүхдийн уран зохиолын олон шагнал хүртсэн. 1958 онд одоо дэлхийн хамгийн нэр хүндтэй алдарт одоо бидний хайртай үлгэрүүдийг зохиосон байдаг Ханс Христиан Андерсны нэрэмжит медалийг авч байлаа. За Стокгольмд Астрид Линдгрийн хөшөө байдаг. За энэ бол одоо хүндэтгэлийг амьдтаа хүртсэн анхны зохиолч. Тэгээд номны тухай ялангуяа хүүхдийн номны тухай энэ хүн маш гоё үнцэнтэй үгийг хэлсэн байдаг. Ээж аауд энийг сонсоод аваарай. Номыг бол юу ч орлож чадахгүй. Ном төсөөллийг тэжээдэг. Орчин үеийн хүүхдүүд кино, телевиз үздэг, радио сонсдог, комик уншдаг. Энэ бүхэн мэдээж сонирхолтой ч уран зөгнөлтөй бараг л холбоогүй юм шүү. Ганцаараа ном уншиж байхдаа сэтгэлийнхээ нууцхан болонд хүүхэд өөрийнхөө дүр төрхийг бүтээдэг. Энэтэй харьцуулах зүйл огтхонч байхгүй. Эдгээр дүр төрх нь хүнд зайлшгүй шаардлагатай юм. Хүүхдийн төсөөлөл тэднийг бүтээж чадахгүй болсон тэр өдөр хүн төрлөختөн ядуурна гэсэн байдаг. Нэрэл одоо хүүхдүүд яг тэр өөрийнхөө дөрүүдийг бүтээгээд нэг бол тэр дүрийг өөрөө гэж бодоод уран сэтгэмжийн ажиллаад ингээд сэтгэл нь ингээд маш олон төрлөөр ажилд сураад энэ ертөнцийг юугаар ч орлуулж чадахгүй шүү гэж ингэж бичиж үлдээсэн байдаг. За Астрид Линдгрийн хүүхдүүд насан туршидтээс мянган захидал хүлээж авдаг байсан юм. За бистэ шуудаа захидалд ирдэг. За тэр захидал болгонд өөрөө хариулахыг хичээдэг байсан. 1971 онд 12 настай Сара гэдэг охин тэрэн захидал бичихтэй захиа нь ингэж эхэлсэн байдаг. Та намайг жаргалтай болгохыг хүсэж байна уу гэж эхэлсэн байдаг. За мэдээж энэ захидал маш удаа үргэлжилсэн. Энэ захидал хоорондоо хамтдаа ингэж үргэлжлэхэд энэ хоёрын хол байгаа. За эсвэл одоо 50 насны зөрүүтэй байгаа огтхонч саад болоогүй захидал бичлэлсээр олон жил захидал бичсэн байдаг. Тэгээд нас барснаас нь хэдэн жилийн дараа энэ зохиолчийг нас барсны дараа би чиний захидлыг гудсан дороо хадгалдаг нэртэйгээр ном нь хэвлэгдсэн байдаг. Энэ захидлуудаар бичсэн ном нь энэ хоёр хоорондоо юу эсийг ярих вэ? Ястай хөөрхөн. За тэгээд зохиолч Астрид Линдгрийн 2002 оны 1-р сарын 28-ны өдөр 94 наснда Тэнгэрийн орныг зорьсон. Шведийн заншил ёсоор 40 хоногийн дараа одоо 3-р сарын 8-нд буюу тэр нийслэл Стокгольмын хамгийн том сүмд салахаас гүйцэтгсэн байдаг. Шведийн хааны гэр бүлийнхэн болон ерөнхий сайд гүн эмгэнэлд автсан байсан.
Астрид Линдгерний шарилыг тэрний бичсэн алдарт тэр анхны зохиол болох Урт амьсд Пипигийн дүр болох охин цагаан морь унаад дагалдаж явсаар байгаа төрлөх тэр Вимербюд нь нутаглуулсан байдаг. Тэгээ Астрид Линдгернийг нас барсны дараа Шведийн засгийн газар тэр даруйдаа шийдвэр гаргаад хүүхдийн уран зохиолын гавьяаг үнэлэх тэрний нэрэмжит шагналыг бий болгосон. Энэ нь бол бүр 5 сая крон буюу ойролцоогоор хагас сая евро олгодог. Энэ Нобелийн шагналын дараа орох үеийн ийм нэр хүндтэй шагналыг бас санаачлан гаргасан байдаг. Энэ хүний нэрэмжит болгож. Тэгээ мэдээж одоо хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргийг бүтээсэн. Дээвэр дээр суудаг Карлсоныг гайхалтай түүх дүрийг бүтээсэн. Энэ эмэгтэй өөрөө ийм амьдралыг үзсэн, ийм сайхан зохиолч байжээ. Тэгээ одоо нөгөө хүүхдийн баяр болж байгаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг үзэж байгаа бас бүх хүмүүстэй хүргмээрэн. Тэгээд хүүхэд болго яг ийм аз жаргалтай амьдралыг туулаасай. Тэгжээж одоо бас дамаа тий өөрийнхөө хүүхдийг аз жаргалтай байлгах тэр хайранд суралцсан. Тийм болохоор ээж аауд маань энэ өдөр хүүхдүүдэд баярлуулна л та. Гэхдээ би хүүхдийнхээ эрхийг яаж зөрчдөг бол би яаж хангаж чадах уу гэдэг байдлаас нь бас энэ өдөр бас бодож үзээрэй. За баярлалаа зинглээ. Стай хөрхөн зохиолч би Карлсоныг энэ гоё зохиолчтой гэж юусэн мэдээгүй юм байна. Би ч Карлсоныг нэг хүүхэлдэйн киноноос л мэддэг байсан тий. Яг үнэхээр надад гадаад төрх нэрс таалагддаг байхгүй. Тийм үү. Нэгтэй ив гавгүй тэгээ ардаа сэнс минстэй тий. Жохон байхдаа үздэг байсан л та тий. Чи ийм гоё түүхтэй гэжсэн мэдээгүй юм. Энэ ихт үнэхээр гоё хүн байж. Гоё хүн байсан учраас гоё зохиолуудыг бичиж тэгээд өөрөө их гоё сэтгэдэг байсан юм байна. Энэ дээр яг тэр эцэгийнхээ хүмүүжил бүр яг харагдаад байгаа байхгүй. Яг үнэ. Хүүхэд болгон тэгэж өсөх ёстой. Хүүхэд болгон аз жаргалаар дүүрэн инээж ханиаж байх ёстой. Тэгэж гэмээр чинь ирээдүйдээ ихтгэлтэй. Ирээдүйд тийм ирээдүүл тэр хүүхдийг хүлээж байгаа шүү дээ. Хүний дотор яг тийм хүүхдүүд байдаг. Яг тэр хүүхдүүдээ л гаргаж ингэж нийгэмд бүгдээрээ гоё тэр хүүхдийн дүрээрээ байдаг байсан бол манай нийгэм хичнээн аз жаргалтай сайхан байх байсан. Бүр үгүй хийчихгүйхэн амьдрах юмсан тий. Харин тий. Би бас нэг юм уриалмаар нэ. Миний аюу сэтгэл өвддөг юм. Нэг жаахан хүүхдүүд энд тэнд явж байхад ингээл лифтэнд суух, гадаа явхад ингээд айгүй нүүрмгийн хүүхдүүд байдаг шүү дээ. Хөөе сайн уу, тэг чинь би тэгээ явж ингээд яриад байдаг. Яагаад тэр одоо хүүхдийнхээ урдаас хариулахгүй тохиолдол байж болно. Том хүмүүс тэр болгонд нь харилцаад хариулаад өгч жоохгүй бол хүүхдүүд ингээд сайн уу гэд өнгөрсөн ч хүн хайж байгаа ингээд шууд явахыг харах айгүй муухай байдаг. Тэр хүүхөө хоорондоос тэр хүүхдтэй хөөрхөн харилцаа үүсгээд өө баярлалаа өө чи ямар мундаг ингээд хэлчихэж яага болдгүй юм бэ. Тэгээ бүгдээрээ тэгцгээе. Хүүхэд тэгж хэлээд хүн хариулахгүй байвал нийгэм юм байх хэрэгтэй байна гэж тэр хүүхд чинь л бодож өгсөн шүү дээ. Тэгээ ирээдүйд за яг бухимдах гэдэг. За баярлалаа зинглээ. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг NCD Group-ийн Casa Da Vinci төсөл болон төр зохис буяар нөлөөлөл агна хэрэгжүүлж байгаа Улаанбаатар төмөр зам ивентэтгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон дөр суугаар мөн ТV телевиз 83.3 107 сталганы одон дөр хажуугаар хүрсэн. За дараагийн дугаараар олцъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.